байдаг юм болов. Баталгаажлах юм бол одоо бид нарт өөр өөрийн гэсэн үүрэг байгаа шүү дээ. Хийж байгаа юм гэж байгаа. Тэрийг яг чин сэтгэлээсээ энийг болгох чинь яг хөл хэрэгтэй юм хийчих гэж бодохгүйгээр зүгээр яг хүний нүд хараад аргацаагаад өнөө маргааш болох чинь гэж бодож байгаа байна шүү. За миний бодлоор бол мэдээж хэрэг нөгөө нэг нийгмийг одоо яг юу яаж байгаа одоо нөгөө нэг нийгэмд одоо ингээд хүн чинь нийгмийн амьтан гэдэг шүү дээ. Энэ нийгэмд хүн гэдэг зүйл байхгүй бол ерөөсөө явахгүй. Гэхдээ яг суурилж байгаа ганц зүйл юм бол хүмүүсийн харилцаа болон хандлага болов гэж бодож байна. Тэгээд одоо үед Монголд ерөнхийдөө бол хүмүүст ингээд нэгдээ айгүй муугаа харьцдаг шүү дээ. Тэр харилцаа нөхцөл ингээд муудаа за тэгээд одоо бас бүр томруулж ярих юм бол нөгөө нэг ус сүр мөр ярих юм бол жоохон авилга юм уу? Хүмүүс хоорондоо амар хүндлэлгүй харьцдаг юм л ах та. Usually, selfish attitude can destroy the society. For example, there are a lot of traffic jam in Ulaanbaatar, but some people just ignore other cars. For example, that kind of situation can destroy the many of social belief and social fundamental belief. За нийгмийг сүрүүлж байгаа хандлага бол хүмүүсийн хоорондын зөрчилтэй гэж боддог. Бидний яг ингээд суур хүмүүс л илүү юу ээжэж ирээдүйдээ тулгуурлах юм уу? Тийм. Бид яг ингээд нэг хайрлахгүй яг ахын дүүсээ хайрлах чадахгүйгээр тийм байл гэж бодож байна да. За баярлаа. За таны хувьд. За видео бичиж яхав тэгээд нэгнийгээ хүндлэлгүй харьцах тиймэрхүү нэг хүмүүс үл авших тиймэрхүү юмрууд надад нэг тиймэрхүү юм да. Жишээлбэл нөгөө одоо нөгөө юу гэдэг штэ бас тэгээ эцэг их гээд байгаа штэ. Хүүхдтэй яг юм юу гэдэг юм аа. Манай үжи ярьснаар бол хүүхд амир юм гэртээ очих дуртай байх хэрэгтэй юм лөө. Гэртээ очих дуртай яг гэр гэдэг зүйл яг чинь яг амрах газар байвал яг хүүхдүүд яг гэртээ очиод ингээ яг хоцлон. Зарим нэг ингээл аав ээж ингээл хараалтгүйгээс болол гэртээ очихгүй гадуур тэнэл тэгэл зарим ингээл муу зүйлсүүдийг дагаал те ахнар махнар ингээл дагаал тэгэл юм арх тамхи ингээл янз болох ингээ муу зүйлсүүдийг хэрэглээ явж байгаа нь илүү харилцаандаас нөлөөлж байгаа л гэж бодож байна да. Миний бодлоор болохоор нийгмийг яг сүрүүлдэг хамгийн аюултай зүйл бол хүмүүсийн хит амиа хичээсэн тийм тал гэж бодож байна. Учир нь нийгэм чинь болохоор яхаа аргагүй ингээд олон хүмүүсээс бүрддэг болохоор тэр хүмүүс чинь ингээд хамтдаа нийгэм гэдэг зүйлийг бүтээгээд ингээд зөв рүү чиглэхийн тулд заавал ингээд би нэг гэсэн бодсон тийм хандлагатай байх хэрэгтэй болохоор ер нь бол амиа хичээсэн байдлаас бол жаахан тийм сүрдэг гэж бодож байна. Миний бодлоор болохоор яалтчгүй жоохон хүндэтгэлгүй харьцах гэх юм уу одоо ингээд нас нь хэдий ингээд өндөрч бай, багч бай. Ингээ хамаагүй хүнтэй болохоор ингээ харьцангуй ингээд муухай хандахгүйгээр айгу тийм илдэг харилцаасаа гэж хүсэж байна. Хов өний бардан залах. Одоо өөртөө ихтэй тэгэл бусдын нэг хүл тоодгүй. Зөвхөн өөрийнхөө хувийг л боддог тийм л.